Окей. За. Өнөөдөр болохоор би юуны тухай ярмаар байгаа вэ гэхээр яаж бичгийн англи хэлээ сайжруулах вэ гэсэн ерөнхийдөө комент орж ирлээ. Тэгээ би бодлоо л доо. Ер нь бичгийн англи хэл сайжруулна гэдэг чинь ерөөсөө л нөгөө яах нь. Ерөөсөө англиар бичиж сурах, англиар бичдэг зүйлээ яаж сайн бичдэг болох юм бэ гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол бусад нөгөө чадруудтай ер нь л төстэй. Тэ? Яаж англиар сайн ярьж сурт юм бэ гэвэл яргал хэрэгтэй. Яаж илүү англи үг тогтоох юм бэ гэвэл яг нь үгэн дээр төвлөрөх хэрэгтэй. Яаж сайн уншдаг болох вэ гэвэл яг нь унших хэрэгтэй гэдэг шиг. Яаж сайн англиар бичих хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө бичих хэрэгтэй. Бичээд байх хэрэгтэй гэсэн. Бичих одоо нөгөө нэг дадлага оруулах хэрэгтэй гэх юм уу. Тэгэхээр яг нь зүгээр л бахан дүрм үзээл үг цээжлээл тийм ээ бичих талаар хүмүүсээс ингээл зөвлөгөө сонсоол тэнтгээс ингээл юм сонсоол тэгэл яваад байхаар аяанда гэл бичдэг болчихно гэж юусоо байхгүй. Тэрийг бол энэ нь бол би баттай 100% баттай хэлнэ. Тэгэхээр чи сайн бичдэг болмоор ах юм бол яг л бичих хэрэгтэй гэсэн. Англиар хэдий чиний их бичнэ тэр зүйлүүд чинь яах нь чиний туршлага болно гэсэн үг. Experience болно гэсэн үг. Одоо компьютерийн тоглоом дээр ч гэсэн тоглодог үстэй тийм ээ. Одоо ингээл би чинь Warcraft гэх тоглоомыг бол тоглодог байсан хүүхэд байхдаа. Тэн дээр чинь баатар чинь ингээд дайснуудаа ингээд дийлээд цэргүүдийг алаад тийм ээ. Тулаанд ингээд ороод явангууд чинь XP гэдэг нөгөө experience би туршлага нэмэгдээд ирэхээр ирэнгүүт level ахаад явдаг шиг яах нь гэ бичих тусмаа тэр чинь ингээ level энэ тентхийн experience юухэд цуглуулдаг гэсэн үг тийм ээ. Зарим зүйл нь их experience өгнө, зарим зүйл нь бага experience өгнө. Одоо нэг тэг энэ их компьютерийн тоглоом тоглодог болж байгаа төстэй гэсэн үг. За их бага нь юу гэсэн үг юм бэ гэхвэл одоо жишээ нь ингэсэн үг л дээ. Жишээ нь зүгээр л нөгөө нэг юун дээр ороод интернет дээр ч юм уу те ингээд комент англиар ингээд бичлээ гэх юм бол багахан зэрэг XP авна. Харин яах нь гэрийн даалгавар дээр англиар эссе ингээд бичнэ гэх юм бол арай өндөр XP авна. За тэгвэл одоо бүр нөгөө нэг юу гэдгийг presentation бэлдсэн ч гэсэн англиар ч бичиж байгаа нь орно шүү дээ. Copy paste гэж тавиад байдаггүй юм бол experience болно гэсэн үг. За энэ нь бол миний одоо амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү бичвэрүүд гэх юм бол ерөөсөө англи хэлээр магистрийн ажлыг хийж байхад бол надад бүр аимшигтэй хэцүү байсан. Бараг 1 жил чарай биш юм а 9 сар тасралтгүй одоо нэг одоо ажилтаа бичиж зууралцсан гэхөө. Тэгээ тэрийг ерөнхийдөө эхнээс нь дуустал бичсэн зүйлээ 5 удаа бүр нийтдээ зассан. 9 сарын турш бичсэн. Тэгээд тэр бол надад бүр аимшигтэй XP өгсөн л дөө. Одоо бараг л хэдэн 10 левел нэмэгдсэн юм шиг болсон. Тэгээд би тэр магистрийн ажлын диплом бичгээс өмнө бичсний дараа 2 тэс өөр болсон. Тэ бичгт чинь би зүгээр л бичээд байхгүй шүү дээ. Сайн бодно, юу гэж хэлвэл одоо ингээд уншиж байгаа хүн ойлгох бол. За ингээд буруу биччихвэл ахаад багштай загнуулна тийм ээ. За тэгээ багштай ингээд өгөнгүүт чинь тэр чинь бүх алдаануудыг ингээд улаан харийн болгох чинь тэр чинь яах вэ? Бүгдийг засна, дутуу зассан байх юм бол ахаад загнуулна. Тэгэхээр ерөнхийдөө алдаага бага гаргачих юмсан ингээд өөрийнхөө бичсэн зүйлийг олон дахин уншаал. Тэгээ ерөнхийдөө бол тэр ерөөсөө маш их өөрийнхөө одоо нэг бичигтэр ажилласан миний амьдрал тохиолдсон томхон одоо experience болсон л доо. Тэгээ тэрний дараа би бас ерөнхийдөө хид хідэн нэг тийм томхон бичих зүйл хийж ийсэн. Тэгээд ингээд харахад бол миний одоо нэг academic writing буюу одоо нэг англи хэлний бичгийн чадварууд нэлээд тийм том одоо зүйлүүдийг ингээд бичээд орчуулга хийгээд орчуулга бас зүгээр шүү. Орчуулгыг англи монгол
Монгол англи. Ялангуяа монголоос англи руу орчуулга хийх юм бол ер нь бол аимшигтэй өндөр XP өгч маш их одоо сайжруулдаг. Тэгээд ерөнхийдөө олон төрлийн тийм одоо high level төвшний бичгийн ажлыг хийгээд тах юм бол эдгээр бол маш их experience өгж маш их одоо нөгөө чадварыг ч нэгж хурцсалж дараагийн өндөр төвшөнд бол аваачж өгдөг зүйл байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол эхний зүйл миний эхний өгөх гээд байгаа зөвлөгөө бол яах нь бичиж сайн сурья гэх юм бол энэ тентхээс олон төрлийн XP гэдэг туршлага суглуулаа. Тийм ээ? Жижигч байсан хамаагүй. Гэхдээ аль болох томхон хэмжээний тэр ажил аваад тэгээ ард нь гараад байх тусмаа тэр чинь яах нь нөгөө туршлагачин сайжрна. Ягаад тэгэхээр ерөнхийдөө ингээд бичгээр ганцхан өөртөө зориулдаггүй байхгүй юу? Өөр хүмүүс бичснээ ч уншнаа гэд бодно тийм ээ. Уншна гэж бодож явах юм. Тэр жижиг сажиг дөрмийн ардаа гаргачихгүй юмсан. Тийм ээ. Үгээ зөв сонгочих юмсан. Утхан төгс төгөлдөр байх юмсан. Имих замбраатаа бичих юмсан гэд олон зүйлүүд яах нь бодож бичдэг. Тэгээд нэг бичээд ингэ хайчдаггүй. Бичсэн зүйлээ ингээд дахин завсрал нөгөө засвар хийгээд явдаг болохоор нөгөө бичгийн англи ер нь бол англиар бичиж сурнаа гэсэн үг. Тэгээ миний хоёр дахь одоо яах гэдэг зүйл болох юм бол ингээд бичих ажил олдсон ч олдохгүй байсан ч гэртээ хийж болох ерөөсөө маш амархан XP авах нэг чадвар бол юу юм бэ гэхээр diary. Diary бол өдрийн тэмдэглэл гэсэн үг. Монгол хэлээр diary. Окей. За тэгэхээр diary яагаад би diary-г зүгээд байгаа юм бэхээр diary бичихээр ялангуяа дунд түвшний англи хэлэнд хүрчихсэн бол diary бичингүүд тархиа англи хэлээр бодох руу жоохон ингэж хүчилж өгдөг гэсэн үг. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө яаж бичгээ мэдэхгүй бол нөгөө Анна Франк гэдэг нэг охин байдгийн шүү дээ. Дэлхийн 2 дугаар дээр тэгээд англиар ингээд бишээ германаар бичсэн байдаг. Тэгэхээр англиар орчуулчихсан байдаг. Тэрний ном бол гадуур бол зөндөө байлээ. Ер нь бол би гадуур том номын дэлгүүд орж үзэхэд бол Anna Frank's Diary гэд англи хэлээр хэвлэгдчихсэн байлээ. Тэрэн дээр бол ерөөсөө дандаа л англи хэлээр өдөр тохиолдсон зүйлээ бичээд байдаг. Тэгээд ер нь бол яаж бичгээ сайн мэдэхгүй бол тэрийг уншаа үзчих. Ер нь бол тийм ээ яаж бичдгийг нь бас харна. За тэр ч уншихгүй байсан ч хамаагүй. Ер нь бол diary бичнэ гэдэг чинь бол тийм амир одоо гол нь private болохоор хүнд уншуулахгүй байж болно. Ер нь бол уншуулдаг хүн гэж бараг байхгүй баг. Тэгэхээр яах нь зөвхөн чи өөрийн бодолтойгоо ноцтолдог гэсэн үг. Тийм ээ. Дараа нь өөрөө унших зорилгоор уншдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол би одоо шууд diary бичгээр хоёр ерөөсөө асар том давуу талыг ерөнхийдөө хэлж чадхаар байна. Би одоо өөрөө болохоор англи хэлээр их маш их хэмжээний бас diary бичиж англи хэлийг бас сайжруулж байсан. Ер нь бол хамгийн ихний юу зүйл болохоор яах нь тэр practice тэр туршлага гаргаад авч ирнэ гэсэн үг тийм ээ. Англиар бодоод тэгээд бичэн штэ. Dear diary. Today was very good day because I ate lots of delicious food гэдэг юм тий. Тэгэл ингээл яах нь хүнд уншуулахгүй гэж бодохоор хүн чөлөөтэй бодож бичдэг байхгүй юу. Тэгээд яах нь ингээд чи өнөөдөр ингээд diary-га биччихлээ гэхээр яах нь хүн чинь маргааш ч гэсэн бас бичих юм бол тэр чинь 2 өдөр writing хийсэн даалгавар авчиж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг diary бичдэг за нэг 15 минут яасан бол маргааш их 15 минут. За 7 хоног тасралтгүй diary-га бичиж чадлаа гэвэл 15-ыг өрчхөн 7 гэхээр гэдэг 70 минут 5 7 30 100 минут тийм ээ. За би нэг сар тасралтгүй ингээд diary-га бичих юм бол хэд болох вэ? 100 минутыг өрчхөн 4 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь 400 цаг. 400 минут гэсэн. 400 минутыг үржих нь тухайх нь 60 гэхээр чинь 6 36 тэгэхээр ямар ч байсан 3 цаг ойролцоогоор 30 минут. Би өдөрт ерөнхийдөө 30 минут л 20-оос 30 минут л diary бичихэд нэг сар 3 цаг 30 минутын одоо нөгөө writing буюу одоо хийсэн туршлагатай болох нэ.
Тэгэхээр яах нь нэг сард 3 цаг 30 минут хийлээ. За үүнийгээ яах нь? За нэг 3 сар би writing diary биччихье л да. Тэгэхээр яг нэг 3 цагийг үржих нь 3 гэдэг чинь за нэг 4 цагийг үржих нь 3 гэдэг чинь 12 цаг. Тасралтгүй 12 цаг ерөөхдөө бичсэн гэсэн үг. Тэгэхээр бол яах нь? Хин одоо хаана англи хэл сурч байгаа хүмүүс тасрал ер нь англиар 12 цаг бичиж сууж байгаа юм бэ? Хинэж бичиж суухгүй л байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр ерөөсө хүн болгон хийж болох тийм гайхалтай энэ юг болохоор хийхгүй байна. Тэгээд ерөөсө diary ингээд бичээ суухаар өөртөө багш болно. Тэгээд нэг англиар хийх нэг зуршилтай болно. Тэг өөрийнхөө бодлыг англиар бичиж цаасан дээр хараад уншина. За тэгээд нөгөө үг шин сурж байгаа үг тийм ээ сургалтанд явж байгаа бол сургалтын хажуугаар хийсэн ч болно шүү дээ. Шин сурж байгаа үг тэгээд дөрмөө бас давтаад явчихна тийм ээ. Давталт гэснээс ерөнхийдөө шин үг сурж байгаа бол биш үү тийм ээ. Нэг үгийг чинь ойролцоогоор бараг 10 удаа давтчихж өөрийн болгож авдгийг шүү. Тийм ээ. Өнөөдөр жишээ нь available гэж үг байна. Би энэ л available гэж үгийг бол нэг 1-р курстэй англи сур 1-р курстэй үзчихсэн. Available. Энэ үгийг би сурлаа гэхэд яах нь? Энэ үгийг би ядаж 10 удаа янз бүрийн байдалд сонсож, хэрэглэж, харж энэ үгийг ашиглаж conversation хийж, энэ үгийг ашиглаж writing дээр биччихийж энэ үг яах нь? Миний үг, тийм ээ? Pulse, brute цагаанс эсвэл одоо үг болж хоёрдгаал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дөрөнтэй ч адилхан ерөөсөө энэ үзэж байгаа present perfect ч юм уу infinitive gerund гэдээ үзэж байгаа дүрм чинь олон давтчихиж энэ тархины олон нервийн шугамудаар чинь яах нь ингээд өөрийн зам гүүрээ ховлоо үүсгээд яах нь өөрийн ч үг болж тогтдгоо гэсэн үг. Тэгэхээр трийг болох нь маш их хэмжээний нөгөө яах нь тэр opportunity тэр chance-ыг нь гаргаж өгөх хэрэгтэй. Тэгээ миний өнөөдөр яриад байгаа diary бол ерөөсөө тэр чинь гаргаж өгнө гэхгүй. За хоёрдугаар ерөнхийдөө diary-ийн бол нөгөө том benefit юу юм бэ гэхээр ерөөсөө энэ дүрм тийм ээ дүрм. За английн дүрм бол ерөнхийдөө бас ойлгоход хэцүү байдаг заримдаа. За жишээ нь би одоо энэ advanced English grammars гэсэн дүрмд бол их дуртай. За жишээ нь одоо энэ дүрмийг одоо ингээд эндээс шинэ дүрм үзлээ. Тэгээ яг нь дүрмийг үзээд за ойлголоо гिचээд дуустдаггүй байхгүй. Хэл чинь ер нь юу юм? Хэл чинь бол ерөөсө communication. Хүмүүстэй ойлголцохын тулд ашигладаг ерөнхийдөө хэрэгсэл гэсэн үг. Би тийм дүрм байдгийг мэднэ. Тэгээ мэдэх чинь хангалтгүй байхгүй. Үнэхээр чи энийг бодит амьдрал дээрээ өөрийнхөө зорилгод ашиглаж чаддаг юм уу гэдэг чинь л байна гэсэн үг. Тэгээ тэрийг ашиглаж чадахгүй бол тэрийг яг нь 100% эзэмшээгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр би ахаал түрүүн diary нөгөө юу руу гарч байгаа хэлж ийн нөгөө diary-гийн тухай ярихтай. Шинэ дүрм үзэж байгаа бол тэр дүрмээрээ ашиглаад өнөөдрийн бичиж байгаа diary дээр бичих хэрэгтэй гэсэн үг. За би чи өнөөдөр passive гэсэн дүрмийг үзлээ. Passive-ийн present simple passive үзлээ тийм ээ. За present simple passive болохоор ed авдаг юм байна, by-ыг авдаг юм байна. За тэгвэл өнөөдөр чи надад юу тохиолдлоо гэж бодох нь шүү дээ. За today was a dear diary. Today was a beautiful day. I was met by my professor. I was met гэж зөв юм болоо буруу юм болоо хамаагүй. Дүрмийн хувь зөв бол бичих. Окей. За тэгээ өөр яах нь? The house was cleaned by my mother. Ээж гэр цэвэрлэлээ гэх ёронд гэр ээжээр цэвэрлэгдлээ. He was drunk by my father. Цай аваар уугдлаа гэдэг. Яг нь би ингээд хүчээр яг нөгөө нэг пассив цагаа ашиглах гад нөхцөлийг үүсгэж байна гэсэн үг. Тийм ээ. Ээж шал угаалаа, цай уулаа гэж хэлж болох байтал шал угаагдлаа. Цай уугдлаа. Хамаагүй, тийм ээ. Заавал юм сонин гарч байгаа ч гэсэн яаж вэ? Хамгийн гол нь өнөөдөр сурж байгаа шинэ үг болоод өрмөө practice-ийг боломж гаргаж байгаа бол тэр чинь тэгээд ерөөсөө л яг нь language practice өөрийнхөө төвшин сайжруулж байна гэсэн үг. За 3 дугаар зүйл болох юм бол яг нь ер нь бол хэл чинь сайжирж гинүү, сайжрахгүй байна уу гэдгийг чинь өөрт чинь харуулах хэмжээс гэсэн үг.
Тэ зарим тохиолдолд ер нь бол хэл сайжирч байгаа үггүй мэдхэд хэцүү байдаг. Харин одоо ингээд он сараа тавиад 9 сарын 30, 10 сарын 1 гэж хагаад нэлээд их аяргаа хөтөлж байгаа. За 12 сарын 25-нд болцоход за 2 сарын өмнө бичиж юу бичсэн уншия гэдээ үзэхэд яг нь хэврэж үнэхээр боддоор ингээд сайжирсан бол дөрмийн бүтэц чинь сайжраад явна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ийм олон давуу тал байна шүү. Тэгэхээр ерөөхдөө бол дайри бичдэг хүмүүс байгаа бол дайри бичиж бичгийн англи хэлээ сайжруулаарай. Тэг миний өгсөн энэ типүүдийг ашиглаад үзээрэй. Маш хэрэгтэй зүйл шүү. За тэг үзсэнд нь баярлалаа. See you everybody. Thank you everybody. Let's write.